За x-ийн 0 зэрэг бол нэгтэй тэнцүү байдаг учраас энийг алга болгочих. Энэ функцийн үед n нь сөрөг биш бүхэл тоо бөгөөд энэ аагууд нь бүгдөө бодиттой байгаа тохиолдолд энэ функцийг олон гишүүн гэж нэрлэдэг. За тэгээ хамгийн их зэрэг буюу энийг нь энэ олон гишүүнтийн зэрэг гэж нэрлэнэ. За энэ бол ахмад гишүүн, энийг сул гишүүн гэж нэрлэдэг. За энэ олон гишүүнтийг авч үзье. Энэ олон гишүүнтийн хувьд бол x-ийн зэргүүд нь сөрөг биш бүхэл тоонууд байна. Жишээлх юм бол энэ 3 зэрэг, энэ 1 зэрэг, энд бол x-ийн тэг зэрэг байгаа гэсэн үг. За ингээд x-ийн зэргүүд нь сөрөг биш бүхэл тоонууд байна. Дээрэс нь энэ коэффициентууд нь бүгд бодиттой байгаа учраас энэ олон гишүүнт мөн гэсэн үг. Тэгвэл за энэ функцийг авч үзье. Энэ функцийн хувьд бол коэффициентууд нь бүгд бодиттой байж чадж байна. Харин зэргүүдийн хувьд за энэ бол сөрөг биш бүхэл тоо мөн. Гэвч энэ нь болохоор x-ийн хасганы зэрэг. Сөрөг зэрэгтэй болчихж байгаа. Тийм учраас энэ бол олон гишүүнт биш юм. За энэ функцийг авч үзье. Энэ функцийн хувьд бол зэргүүд нь бүгд сөрөг биш бүхэл тоон зэрэгтэй байна. За энэ зэргийг 1 гэж үзэж болно. Харин коэффициентууд нь язгуур дор 2, хасах 2-ны 1, 1, синус, хасах синус 1 гэдэг. Эдгээр бүгдөө бодиттой мөн. Тийм учраас энэ бас олон гишүүнт мөн байх нэ. За тэгвэл энэ функцийг авч үзье. За энэ функцийн хувьд бол энэ зэрэг нь сөрөг биш бүхэл тоо мөн байна. За энэ бол бодиттой мөн. Энэ ч бас бодиттой мөн. Энэний урталт байгаа 1 гэсэн коэффициент бас бодиттой мөн. Коэффициентууд бүгд бодиттой мөн байна. Энэний зэрэг нь сөрөг биш бүхэл тоо гэсэн чанарыг хангаж байна. Гэвч энэний зэрэг нь x-ийн 2-ны 1 зэрэг. Буюу бүхэл байж чадахгүй. Тэгэхээр энэ бол олон гишүүнт биш гэсэн үг. За олон гишүүнтийг олон гишүүнтээр нэмэх, олон гишүүнтийг олон гишүүнтээр үржих үйлдэлүүд нь айл өөрийн илэрхийлэл гэсэн бүлэг дотор тодорхой байгаа учраас энэ дээрс өөртөө үзээрэй. Дараагийн хичээл дээр олон гишүүнтийг олон гишүүнтэд хуваах үйлдлийн тухай үзүүлнэ.